Үндэсний үйлдвэрлэгч Монгол Басалт компани инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, онлайн практик ур чадварыг дээшлүүлэх зорилготой жил бүр зохиогддог Монгол инженер арга хэмжээний ерөнхий ивент тэтгэгчээр оролцож байна. Намайг Ариун Болоо Өгтөө Төгөлдөр гэдэг. Би Шүтээсийн механик теорийн сургуулийн механик инженер мэргэжлэр 2020 онд төгссөн. 2020 оноос Монгол Басалт компанид засварын сурчин гэдэг мэргэжлэр анх ажилд орсон. 2020 онд сурчин мэргэжлэр ороод анх ажилласнаас хойш 2 жилийн дараа механик инженер болж дэвшсэн байгаа. Одоогийн байдлаар би үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хариуцсан ахлах механик инженер албан тушаалд ажиллаж байна. Намайг их сайхан гэдэг. Би шинжлэх ухааны технологийн сургуулийн эрчим хүчний сургуулийг цахилгаан системээ автоматжуулалт мэргэжлээ төгссөн. За би 2023 оны 9 сард Монгол Басалт компанид үйлдвэрийн цахилгаан хангамж тоног төхөөрөмжийн автоматжуулалтын техникчээр ажилд орсон. За миний ажлын хэсэг гэх юм бол энэ хэсэг маань одоо Siemens-ийн PS-ээр тоногдсон үйлдвэрийн төв контрол буюу удирдлагын өрөө байгаа. За манай энэ хөрөмж бол үйлдвэрийн нийт шугам дамжин бүрэн автомат байдлыг хангах болон үйлдвэрийн хурдыг тохируулах зорилттой. Дастовгийн Баяргина гэдэг. Би шинжлэх ухааны технологийн сургуулийг 2018 онд төгссөн. Сургуулаа төгсөөд Монгол Басалт компанид центр үг хариуцсан механикчаар ажилд орсон. Центр үг төхөөрөмж нь манай үйлдвэрийн технологийн гол зүрхэн болсон төхөөрөмж юм аа. Энэ төхөөрөмжийг хариуцж ажиллаж байгаадаа би төлөө их бахархалтай байдаг. За намайг Эрхэнбаяр гэдэг. Би 2018 онд Шүтээсийн механик инженерийн сургуулийг үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженери мэргэжлээр төгсөөд 2019 онд Монгол Басалт компани цахилгаан автоматжуулалтын техникчээр ажилд орсон. За тэгээ 2020 онд цахилгааны инженер, 21 онд цахилгааны ахлах инженер, 22 оноос хойш цахилгаан хангамж автоматжуулалтын албан багийн албан тушаалд ажиллаж байна. Манай хамт олонны ихэнх хувь нь инженер техник, нарийн мэргэжлийн ажилчид байдаг бөгөөд бид эх орондоо сурч боловсрсон залуусын эхний ажлын гараа болж хамт олон дундаа мэргэшүүлэн гадаад болон дотоодод тогтмол сургалтанд хамруулан мэдлэг чадварыг дээшлүүлж Ахмад дунд залуу үе гэсэн алтан хэлхээнд оршдог. Сайн байна уу? Намайг Жэнс Огто Сүхбаатар гэдэг. 2010-аас 14 онд шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик инженерийн сургуулийг машин үйлдвэрлэлийн технологи мэргэжлэр төгссөн. 2014 онд сургуулаа төгсөөд Монгол Басалт компанид орж ирж ажилласан. Орж ирж ажиллах хугацаанд засварчин, зураг цэцлийн конструктор инженер, ерөнхий механикийн инженерийн албан тушаалууд томилогдсон дэвшээ ажилласан. 2023 оноос цэцэн механикийн албаны даргын албан тушаал томилогдсон өдийг хүртэл ажиллаж байна. Намайг Хүрмсэр Огто бас очир гэдэг. Би 2014 онд коллежийн их сургуулийг технологи инженер мэргэжлээр төгссөн. 2017 оноос Монгол Басалт компанид ажиллаж эхэлсэн. За 18 оноос ерөнхий технологич албан тушаалд ажиллаж эхэлсэн. За тэгээ 2020 оноос тушаал дэвшин үйлдвэрийн дарга ерөнхий технологичийг авсрал гүйцэтгэж байна. За намайг Хорлогийн Баттэлгэр гэдэг. За би эрчим хүчний сургуулийг цахилгааны инженери мэргэжлээр төгсөөд за 2016 онд Монгол Басалт компанид цахилгааны техникчээр анх ажлын гараагаа Монгол Басалт компанид ажиллаж байлаа. За 2018 онд цахилгааны инженер, 2019 онд албаны дарга, 2020 оны 10 сарын 10-наас өдний хүртэл Монгол Басалт компани ерөнхий инженерээр ажиллаж байна. Үндэ оруулсан хөрөнгө оруулалт, хөгжлийн гол түлхүүр. Монгол Басалт компани